дөнгөж сая Монгол Улсын их хурлаар одоо хэлсэн батлагдсан малын эндэгчүүлсэн даатгалын хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хатуу 6% гэдгийг бол одоо 4% болгох бололцоог нь одоо засгийн газарт одоо нээж өгч байгаа. Энэ бол одоо мал нь хоригдоод 6% хүрээгүйгээс хохирлоо барагдуулж чаддгүй, даатгалын нөхөн төлбөрөө авч чаддгүй олон 10,000 малчтад бол том одоо бололцоог нээж өгч байгаа гэж ингэж ойлгож болно. Нөгөө талдаа малчтын бас маш голлож одоо ярьдаг бид эрсдэл тохиолдсон үед эрсдлийн одоо хохирлыг давж гарахын төлөө энэ даатгалыг даатгуулдаг. Гэтэл даатгалын маань нөхөн төлбөр зуд болоод өнгөрсний ард дээр 6 сар өнгөрөөд бүр наадам өнгөрөөд 9 сар өнгөрсний ард дээр нэг хэдхэн төгрөг орж ирдэг гэдэг ийм одоо гомдлууд байдаг. Тийм учраас энэ удаагийн хуулиар бол хэрвээ танаас суманд цаг хүндрээд малын хоригдол эхэлсэн бол одоо өвс тэжээл ийм үн өсгөөс өмнө даатгалаас танд өрчилж нөхөн төлбөрүүдийг олгож эхэлнэ гэж байгаа. Энэ нь бол магадгүй цагаан сарын ард дээр цаг хүндрээд олон мал өшөө өрөвтгээс сэргийлсэн ийм одоо том зохицуулт байгаа. Малчтын хувьд бол бас нэг гол өсдөг дараагийн нэг зүйл бол энэ бол нөгөө албан журмын даатгал биш ээ. Малчин хүн болгонд даатгуулах ёстой даатгал бас биш. Тийм учраас засгийн газраас бол төрөөс авж байгаа хөнгөлөлтөө зээл тусламжинд хамрагдах малчин болгон энэ одоо даатгалд хамрагдах ёстой гэсэн ийм зүйлийг бол одоо бас тусгаж ирсэн. Малчин яг нөгөө өөрийн хүслээр даатгах энэ болцоог нээж өгж байгаа. Ер нь цаашдаа аймаг сумын одоо удирдлагууд тэр янз янзын одоо хөтөлбөрүүдийн дүрм журм батлагтаа энэ заавал малын эндэгсүүлсэн даатгад малчин хүн байх ёстой. Даатгуулсан хүний материалыг аавна гэдэг ийм одоо механик шахалтуудыг ер нь одоо хийх ёсгүй гэдгийг сая би чуулганы хуралдаанд хэллээ. Тэгэхгүй байх эрх нь сая одоо хуулиараа нээлттэй үлдэж байгаа гэж ингэж ойлгож болно.